Хүний бүтээсэн зүйлс хязгааргүй олон мэд боловч нийгэмд түгээж таниулж чадсанаар олон нийтийн хэрэглээнд ирэх аж. Хин нэгний сэтгэлгээ ололт бүтээл бүхэн нэгэн цагт өөрт нь л хадгалагддаг байсан цаг үе саяхан байсан боловч 600 жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн Гутенбергийн хэвлэх машинаас улбаатай мэдээллийн сувг их ойлголтууд үүсснээр контентуудын тусламжтай хэн бугаанч бай хийснийгээ бүтээснийгээ төвөггүйхэн нийтийн хүртэл болгох боломжтой болжээ. Яриа, бичиг, зураг, дүрс бичлэгийн тусламжтай төрөл бүрийн урлаг уран сайхны үзүүлэнгээр мэдлэг мэдээлэл бүтээлүүдийг хэрхэн илэрхийлэх вэ гэдэг нь хүнээс сэтгэлгээ хөдөлмөр ихээхэн шаарддаг. Одоогийн мэдлэг мэдээллийн хязгааргүй далаад зөвөр оновчтойгоор сонирхолтойгоор альвааг түгэн гэдэг харин сорилт болон хувирсан байна. Контент бүтээгчид гэх мэргэшил гарч ирсэн нь тус сорилттой шууд хамааралтай юм. За амар сайн байцгаана уу үзэг сонсогчдоо. За манай Minute podcast-ийн шинэ бүлгийн сэдв эхэлж байна. Энэ юу гэхээр би өнөөдөр storytelling буюу өгүүлэхүйн урлаг гэсэн ийм төрлийн шинэ бүлэг сэдв нээж ярилцах гэж байна. Тэгээд энэ бүлэг сэдвийн хамгийн анхны дугаараар контент бүтээх соёлыг ярихаар контент бүтээх соёл болон түүний төрөл ангиллууд, үзэгчдийн цар хүрээ, түүнийг бүтээх соёл, хийцлэлийн явц, тэгээд контент бүтээгчид гэх мэт энэ бүх зүйлсүүдийг дэлгэрэнгүй ярилцахаар манай студиод өнөөдөр контент бүтээгч Хүрлээхүүгийн Санд Сүр маань хүрэлцэн ирсэн байна. Сайн уу? За сайн уу. Хөөе. Энд чинь танаа бүр анхны дугаарт би орж юм уу? Яг энэ бүлэг сэдвийн хувьд анхны дугаар гэсэн. За ёо би ч та анхныхт нь орчих юм болоо. Анхнаас гэсэн үг шүү дээ ер нь бол. За окей. За сайн байцгаана уу? Би ингээд найзынхаа бас шинэ подкаст эхлүүлж чад баяр хүргэе. Баярлаа. Тэгээд гоё сэдвээр ярилцж гин. Тэгээд гоё сэдвтэй ер нь бол подкаст сэдвтэй байна гэж бас гоё шүү дээ. Тэгж боддог. Би тэ өөрөө бас подкаст хийдэг хүний хувьд өөрөө ингээд анх удаа подкаст нь зочноор орж үзэж гин. Тэгээд сонирхолтой юм байна. Тэгээ мөнх нар болохоор бас багын найз. Одоо найзлаад 10 настаас хойш идэж 24 жил найзлж байгаа юм байна. Тэгээд найзтайгаас ингээс усч сонирн байна. Хэдийгээр найз ч гэсэн миний хувьд бол яг энэ сэдвийн доорх одоо маш том мэрэгжилтэнгүүдийн нэг гэж би харж байгаа. Тэгэхээр баярлаа. Тийм учраас одоо хамгийн анхны асуултаас шууд явъя гэж бодож байна. Хамгийн анх оролцож байсан контентын талаар хуваалцвал. Оролцож исэн гэхээр за энэ баг 16 шоул гэж хэлж идөө. 16 настангуудын нэг тийм одоо юу гэх тэрийг зохиомж гэх юм уу тий. Тийм жижигхэн зохиомж байдаг байсан. Тэгээ тэрэнд оролцож исэн. Яг нэг цоврал тий 16 тийм цоврал цоврал контент. Тийм 16 гэдэг. Тэгээд тэрэнд би өөр шалгуулж очиж исэн. Тэг яг оролцъё гэж за би яг энд л шалгуулад орох хэрэгтэй байх гэж орсон чинь миний сонсноор 100 хүүхд шалгаруулснаас нэг хүүхд аваад тэгээ би орчихсон шүү дээ. Тэгээд тийчсэн шүү. Тэгээд тэгтээ тэр амар сайн жүжиглж мүжгэлдэг. Би одоо тэнд чи жүжиглж мүжиглээд юугаа шийдчихсэн одоо бодохоор. Гэтэ угаасаа л жүжиглэх зорилттой одоо видео контент шүү дээ тий. Гэтэ би чинь бас тийм дөө муу штэ. Одоо бол наа жүжиглэх юм бол би үл чадахгүй. Тэгээд амар сайн бас тийм жүжиглдэг юмд очиж шалгуулж исэн гэж бодохоор бас одоо бодохоор гайхаад идэв. Маш том челленж болж байсан баг тий хамгийн анхны. Бас тэр чинь аргагүй би ч нэг драмын дугуйл Монгол ингээд угаасаа жүжиглдэг юмд явдаг байсан юм байна. Тэгэл одоо ингээд жоохон өөрчлөгдсөн болохоос биш. Яг тухайн үедээ бол яг миний хүсэж исэн тэр л байсан юм байна л да. Тийм байна. Контент бүтээх буюу одоо контент creation гэж ярьдаг. Тэгэхээр энэ бол яалтчгүй одоо урлагийн нэг үзүүлэх нэг хэлбэр. Тэгээд энэ урлагийг бол жүжигчний одоо өнцгөөс эхэлж харж эхэлсэн гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тийм байна шүү. Тийм юм байна. Тийм юм байна. За тэгээд ер нь яг контент өөрөө бас бүтээж байгаа тийм ээ маш олон жил бүтээж байгаа. Тэгээд яг хэдэн жил өөрөө бүтээгээд хэдэн жил болж байна. Тэгээд бас
ямар өөр төрлийн контентууд бүтээсэн бэ энэ хугацаанд? За би одоо манай аавжаар хамгийн анхны миний ажилтдаг байсан студийг манай ихч зархаар болоод тэгээд би удалж авч ирсэн юм. Тэгээд бас дөнгөж 20-тай бацаан доороо 5-6 ажилтан цалинжуулж анх удаа үзээ. Тэр бол ерөөсө тэр чигтэл контент бүтээдэг байсан. Гэхдээ хөвчлэн зургтын тухайн үед бол яг хаа Facebook YouTube ч гэдэг юм уу те хөгжсөн байсан. Гэхдээ тийшээ ер нь бол хүмүүс контент хийдэггүй байсан. Одоо тэр үед бол нэвтрүүлгэл гэж баг ярих хаа да. Хийдэггүй байсан. Тэгж яагаад миний бодлоор яг social контентууд яг хөгжиж эхлээд хүмүүс яг YouTube-ээс ч юм уу юм үздэг болоод ирсэн үе нь бол 2001-15 оноос ер нь эрчимтэй үзээд эхэлсэн шүү дээ. Тэрний өмнө бол бас зургтаа үзчихдэг байсан. Тэгээд ихэвчлэн зургт руу 7 хоног болгоны одоо Movie Line гэдэг киноны нэвтрүүлэг өгдөг байсан. Fashion Hunt гэдэг загварын нэвтрүүлэг өгдөг байсан. Тэгэл 7 хоног болгон яг л тэгэл өгдөг байсан. Тэр чинь одоо яг тухайн үеийн контент бүтээжсэн л хэрэг баг л та. Тэгээ гардаж идэг байсан. Тэгэл биднийгээ өгнө. Тэгээд спонсороор Тэнгис кино театр ажилладаг байсан. Тэгээ ирээ санаж байгаа бол нөө нэг одоо ингээд Тэнгис одоо нөө киноны юм трейлерүүд Harry Potter гэдэг бичиг яг ингээд нэг юм киноны шигээр монголоор бичсэн байдаг байсан шүү дээ. Одоо ч тэгж хэлээдэг. Яг киноныхаа юм шрифтээр мөртлөө монголоор бичсэн байдаг шүү дээ. Тэрийг чинь би идэг байсан шүү дээ. Fast and Furious Center гэл тэрийг хурд гэж бичсэн байдаг байсан шүү дээ. Тийм. Тэр би идэг байсан шүү дээ. Чи хэрвээ тухайн үед бас үзчихлээсэн баг. Үзэлгүй яах вэ? Тэгээд Тэнгис кино театр оронгууд шүү дээ тий. Санамж гардаг байсан шүү дээ. Та ингээрэ гээл нэг юм хэрвээ чи санаж байвал нэг юм хитэн бөөрөнхий гэрэлтэд дээшээ ингэж гарч ирээл. Тий. Санаж гинөө. Тэрийг бас би хийжсэн. Вау. Тэр амар сониндээ тэрийг баг хүн болго үзсэн баха. Тий. Тэгээд яг тухайн үед бол ч жинхэнэ л контент креатор байсан юм байна дөө. Одоо батхнаас өссөн бас юм хийдэг байсан. Тэгээ одоо бодоход тийм л байсан. Хэлсэн үнэхээр дуртай л байсан да. За тэгэхээр манай өнөөдрийн сэдвийг ярих чаа сенсор маань зурган контент хийжсэн байна тий. Зурган буюу график контент, видео график контентуудыг хийжсэн байна. Гэх мэтлэн маш олон контент хийжсэн байна. Тэгэхээр энэ талаар яг үндсээсгээр ярий. За яг одоо подкастын яг энэ мөчөд би ивент тэтгэжийн талаар мэдээлэл хүргэдэг. Тэгэхээр энэ талаар та бүхэнд ярий. За яг өнөөдөр би та бүхэндээ болохоор PR media monitoring хийдэг, PR-ийн мониторинг хийдэг Colorsoft компани Kudos гэх системийн талаар танилцуулах гэж байна. Тэгээ ер нь альва компани хувь хүн өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгээ гэдэг ч юм уу те энэ юм маань сошиал орчинд болон бусад мэдээллийн сурвалжууд дээр ямар шүү хандлттай, ямар шүү комменттэй гэдэг ч юм уу те байгаа бол юу хийвэл илүү үр дүнтэй вэ те энэ олон нийт мөн ямар сэтгэл ханамжтай байгаа вэ гэх зэргийг монитор хийх зориулттай. Тэгээд энэ нь болохоор нийт Монголын 100-аас дээш мэдээний сайт их сурвалжуудаас мөн Facebook-ийн 10,000-аас дээш нөлөө бүхий их сурвалжууд мөн юуны Twitter-ийн 500,000-аас дээш их сурвалжуудаас ингээ мониторинг хийх боломжтой ийм систем байгаа. Тэгээ мэдээж яг та утас одоо бүх төхөөрөмжүүд дээр те утас компьютер юу гэдэг бүх төхөөрөмжүүд дээр интернеттэй үед шууд ашиглах боломжтой юм мониторинг гэдэг юм систем байна. Энэ Kudos-ын талаар сонсч ирсэн үү? Гүү. Начин тэгтээ харин тийм байж болд юм уу гэж бодож байна. Ер нь бол тэгтээ одоо тэгэл амар болсон байлээ дээ. Тэгээ софтверууд амар болсон. Наа ч юм бол тэгтээ бас зэрдээ сонсогдож байна. Хүмүүс сонсож байгаагүй би. Хоёулынхаа өнөөдөр ярьж байгаа сэдвтэй шууд хамааралтай айгүй гоё бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр илүү текст мэдээлэлээс текст контентээс гэсэн тийм текст контентаас өгөгдсөн түлхүүр үгийн дагуу хайгаад бүх текст контентуудаас одоо яг үгдэж тийм Монголд байгаа бүх текст контентуудаас одоо хүссэн одоо санчко гэдэг юм те санчко гэдэг үгээр хайгаад тийм санчкотой санчкогийн санчко руу гэдэг ч юм уу тийм их мэт монгол хэлний
хувиллаар нь бүх боломжит хайлтуудыг хайгаад ингээд илэрцээ харах боломжтой. Тэгэхээр энэ бол ялцчгүй PR болон маркетингийн менежерүүдийн гарын дарах багж болж ашиглах боломжтой ийм мониторинг систем байгаа. Тэгэхээр өнөөдрийн хоёулын дугаартай яг ан цав нийлж ингэж ивент итгэж болж орж ирж байна. Ивент итгэжтэй маш их баярлаа. Спонсорууд бол амар чухал шүү. Харин. За тэгээд яг үндсэн хэсгийн асуултууд руу оръё. За тэгээд контент бүтээлүүд сая ярьсанчлан маркетинг PR-тай шууд хамааралтай. Тэгэхээр ямарваа нэгэн зүйлийг тодорхой зорилтод нийгмийн бүлэгт таниулах, байр суурийг нь хадгалах болон нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн дижитал контентууд бүтээгддэг. Тэгэхээр контентын төрлүүдээс хамаарат зорилтод бүлгийг тодорхойлж болох уу гэдэг хамгийн анхны асуудал гарч ирж байна. Зорилтод бүлгүүдийг тодорхойлж болох уу? Одоо жишээлбэл ойлгууллаа. Текст, контентууд, зурган, видео, одоо видеон дотор том, жижиг, их, бага гэдэг ч юм уу те ингээд явж байгаа. Тэгэхээр зорилтод бүлгийг тодорхойлж болох уу? За одоо ер нь баг тэгсэн дээр л гэж бодож байна. Би бол те. Миний бодлоор бол одоо би анханасаа нэг юм сонин нөгөө нэг шууд студ бодлоо тавцсан гэж хэлжсэн шүү дээ. Би ер нь бол баг спонсоргүй юм хийж үзээгүй дээ. Анханасаа л миний хийжсэн контентууд, нэвтрүүлгүүд бүгд л тодорхой хэмжээнд ашиг олдог байсан. Их үү багуу гэдэг дээр л айгүй их ярилцдаг байсан. Тэгэхээр спонсорын хувьд бол контент бүтээгчдийн хувьд маш чухал. Тэр тодорхой хэмжээнд тэр чинь өөрөө бас сайн контент бүтээхийн тулд угаасаа тодорхой хэмжээнд зардал гарах ёстой. Угаасаа гарна. Зүгээр наад захын те камер тэгэл ажиллах хүч. Тэг чанартай юм их гэж байгаа бол чи сайн хүн залхимжуулах хэрэгтэй бол. Сайн хүнийг сайн залхимжуулахгүй болохгүй. Гэх мэтчлэн яг хийж байгаа контентын төрлөөс хамаарат юундаа сайн хүн бэ гэл ингээл бүр нарийсаал явна те. Тэг ингээл угаасаа нарийсаал явна гэсэн. Энэ яг хамгийн чухал юм бол мэдрэмжтэй л байх хэрэгтэй л те. Юм болгон дээр. Тэгээд бас амар зүтгэлтэй байх хэрэгтэй миний бодлоор. Манга сайжруулах гэж хичээж явах хэрэгтэй. Мэдээж юм ингээд миний бодлоор бол контент дандаа дэвшлээд байхгүй. Ялангуяа Монголд дандаа дэвшлээд байхгүй. Ер нь бол байн унгаан. Тэгээд дахиад босгож ирнэ. Унгаан босгож ирнэ гэдэг юм үү те. Ийм байдлаар л миний бодлоор явна гэж бодож байна. Энэ дээр спонсорууд монголчууд одоо тэгтээ Монголд спонсорууд ерөнхийдөө контентуудыг агай гой дэмждэг болсон байна лээ. Тэгээд одоо юу гэдэг маа нэг ийм асуудал байдیں۔ Яг спонсорын тухай юм ярьсан дээр одоо за танах жишээлбэл өнөөдөр ямар юу хийж байгаа. Ямар сэдвээр ярилцж байгаа. Цочин чи юм байх юм. Тэгвэл би танад дээр орно. Үгүй бол орохгүй ч гэдэг юм үү те. Ингээд энэ нөр контент бүтээгчдийг амар тийм савлуулад урт удаан хугацаанд контентыг нь хийхгүй амар том шалтгаан болоод байгаа. Чи муу юм их юм бол чамд дэмжихгүй байх нь шүү дээ. Ас муу хүн орох юм бол те. Сайн хүн орох юм бол дэмжинэ гэсэн үг байх нь шүү дээ те. Энэ зүйл өөрөө уртдаа амар хортой байхгүй юу? Энийг би амар олон жилийн турш явж чадаад одоо ойлгоод авцсан гэх юм уу. Тийм учраас би одоо спонсорудаа нэг шаардлагыг тавьдаг. Тэр юу гэхээр хүн үзсэн ч байсан үзээгүй ч байсан хамаагүй би урт удааны хугацааны гэрээдэг. Жилийн гэрээ ч юм уу те. Жилийн гэрээ лээ. Одоо жишээл би нэг нэвтрүүлэг хийхэд 5 төгрөг байсан бол те. Энэ дээр хин нээж танихгүй мэдхгүй ч юм уу хогийн юм хийсэн ч гэсэн та нар 5 төгрөг л төлөх хэрэгтэй. Эсвэл бүр ингээ монголчууд даяараа ингээ шуурах амар гоё юм хийсэн ч гэсэндээ адилхан л тав авах хэрэгтэй. Яг энэ зарчмыг л би барьж ажиллаж байгаа одоо бол. Ингэж хийснээрээ нэгдүгээр контентын чанар өөрөө сайжирна. Хоёрдугаарт ямар нэгэн санхүүгийн асуудалд тэр орохгүйгээр тэр хүн ажлаа санаа зовхгүй их боломжийг үүсгэнэ. Энэ маш чухал миний бодлоор. Тийм учраас би өөр нь юу яадаг спонсоруудтайгаа урт удаан хугацааны гэрээ хийх. Энэ гэхдээ одоо жишээл контент хийх гэж байгаа хүмүүст бол
энийг амар сайн анхаарал авах хэрэгтэй. Энэ бол миний баримтлагдаг зарчим. Одоо 14 жил контент хийсэн хүний хувьд спонсорыг бол урт удаан хугацаанд мөртлөө нэг дүнгээр барих бол маш чухал. Тий. Тэгжиж юу нь бол чамд ч гэсэндээ одоо контент хийж байгаа хүний үүрэг хариуцлага унчна гэсэн үг, буучна гэсэн үг. Тэгэхээр чи зогсоож болохгүй нь байна. Тэгэхээр чи тэгтээ тэргүй чамд спонсор чамд 5 төгрөг өгөөд байхад ингээд унна штэ тий 2 3 дугаар муу явж яснаа. Дөрөвдгөөс нь чи сайжруулахаас өөр аргагүй байхгүй. Яа тэгэхээр тэр хүмүүс чамд тэтгээд мөнгө өгсөн байхад болохгүй байхгүй. Тий ингээд dynasty явахад энэ маш чухал. Энэ бол би л тэгж бодож байна. Тэгээ сайн нөгөө нэг би нөө зорилттой зах зээл гэж ярьсан болохоор спонсор ярьчлаа тий. Тэнгүүд спонсор маань угаасаа зорилттой зах зээлээ харж хамтарч ажиллаж байгаа шүү дээ тий. Тэнгүүд спонсор өөрөө тэгтээ сонгох бол эрхтэй шүү дээ тий. Одоо спонсор тэгэхээр спонсор одоо жишээлбэл сая подкастын жишээн дээр ярьсан уу тий. Подкаст дээр орж ирж байгаа тэр нэг сайн хүн орохгүй бол гэж хэлсэн шүү дээ сая. Тий. Яг би подкастын жишээн дээр л бодож та тэрнээс адилхан л да. Зүгээр кино ярддаг нэвтрүүлэг байлаа гэж бодоход сонирхолтой кино яриад тахт нэг өөр, сонирхолтой кино яриад тахт нэг өөр байгаад байгаа. Дими. Тэгтээ өөрөө тэр хүний нөө нэтворк нь ялтчгүй бас өндөр байжиж тэр хүлийн зөвшөөрүүлнэ гэсэн үг. Тийм шүү дээ тий. За дараагийн асуулт ийм байна. Контент бүтээхэд хамгийн эхлээд зохиомж чухал тийм ээ. За ямар нэгэн контент бүтээж байгаа зохиомжийн төлөвлөн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр зохиомжоос ажлын төлөвлөгөө гарч байгаа видео контент бүтээх ажлын хийцлийн үе шатуудын талаар гоё ярил. За амар урт юм ярих гэдэг. Тэгэхээр айгуу амар ойлгомжтой болгоё. Гэтэ яг нэг жишээн дээр ярьчихвал бас болох юм тий. Окей. Тий. За жишээл подкаст дээр хоёул подкаст хийж байна тий. Таавс өөрөө подкаст хийдэг тийм. Окей. За айгуу хэцүү. Мэдгүй нэр яг үнийг хэлэхэд нэг юм ихлэх амар хэцүү. Би болохоор өмнө Санжаа шоу гэдэг нэг late night show хийхийг зүгээр оролцсон. За тэр хийхэд жишээлбэл хамгийн багадаа нэг ингээд нэг 30 40 оролцдог тэр хийхэд. За тэгээд дараа нь бол мэдээж эхлээд үнэхээр өөрөө хийх юутай байх хэрэгтэй. Хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Чин үнэнгээсээ контент хийх гэж байгаа бол хүсэх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Хүн контент хийн гэдэг айгу амархнаар боддог. За үзэхэд гоё штэ. Хийхэд бол тэр хэцүү шүү дээ. Хүмүүс нөгөө нэг ингээд эдгээр одоо ингээл нэг юмаа яриад байж ажил олж хий гэж гэдэг байхгүй юу. Тэгэхээр тийм санжаа ажил олж хийгээч гэдэг байхгүй юу. Тэгэхээр 7 хоног болгоо завтаа юм бэ гэдэг. Тийм 7 хоног болгоо тасралтгүй ямар нэгэн контент хамгийн гол нь таслахгүйгээр нэг жил мэл хийгээд үз. Тэгээд энэ ажил байна уу биш байна уу гэдгийг мэдэр гэж би хэлмээр өгдөө. Тэгэхээр өөрөө маш сайн хүсэх хэрэгтэй. Хамгийн нэгт нь шүү. За энэ хүсэл байх хэрэгтэй. Хоёрт нь бодондоо одоо нэг юугаа гаргана те. Ерөнхийн нэг концепц маань ямар байх юм те. За би одоо юу хийх гэж байгаа те. Шоу хийх гэж байгаа юм. За Санжаа шоу дээр ингэлээ. За тайз гэж нэг юм гарч ирнэ. Тайзны тараал. За тайз чинь ямар байх юм, гоё байх юм. Одоо жишээлбэл мөгийн подкаст жишээлбэл ширээтэй юм байна те. Гоё гэрэлтэй юм байна. Чихвчнүүд нь гоё юм байна. Энэ гоё юм байна. Бам. Энийг хийх чинь зөндөө ажил орсон те. За техникийн асуудлууд гарч ирнэ. За магадгүй эсвэл студидтэй хамтрах юм бол энэ бүхний чинь шийдээд өгчих واخ. Студидтэйгээ тохиролцсон ч гэдэг юм уу те. За ингээд техник технологи хаа юуг олно. За дараа нь нэвтрүүлэг маань өөрөө яг ямар юутай байх юм. Юунаас эхлэх юм те. Бидэнд юу хэрэгтэй баг хэрэгтэй болно тийм үү. Хин мант ажиллах юм. Яасан ийсэн. Ингээд явна. За тэгээд дараа нь хамгийн сүүлд нь хэрхэн яаж таслахгүй байх юм. Тэ. Урт удаан хугацаанд контент хийх гэж байгаа юм уу? Эсвэл бол 3 дугаар хийгээд босох юм уу? Тэ. Тэгин. За тэгээд хамгийн гол нь ашиг олох гэж байгаа юм уу гэдэг юм бас гарч ирнэ. Эсвэл сонирхлоороо хийх гэж байгаа юм уу?
За миний хувьд бол ашиг олгож байгаа контентууд ер нь бол аягүй хийдэг. Тий. Тэгээ дарааллын хувьд бол ер нь хэцүү. Гэхдээ их л ажил орно доо. Тий. Тэгээд хамгийн гол нь хийгээд ахад тэр нь амжилт олох юм уу? Хүн үзэх юм уу? Үзэхгүй юм уу гэдэг чинь бас чухал. Шинээр хийж эхлэх гэж байгаа хүмүүст бол хүн үзэхгүй байгаа л хат хийгээл гэдэг хүмүүс байгаа. Тий. Тэр нь яг зорилго нь юу юм гэдгийг их амар сайн тодорхойлох хэрэгтэй. Өөртөө зориулж хийж бас болно шүү дээ хүн тий. Тий. Би бас тэгж бодож байгаа. Өөртөө зориулж юм мэдэх хүмүүс амар их байдаг шүү дээ. 1000 хүрэхгүй зөвхөн хүн үзэж байгаад хийсээр л байдаг. 700 800 дугаар хийсэн мэддэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн анхны нөх хүсэл нь яваал тэр чигтээ яваад байна гэсэн үг шүү дээ. Тий. Амар сайн. Яг үнэхээр нэг контентоо ингээд олон нийтэд хүргээд success болох гэж байгаа бол хүсэл бол маш чухал. Тий. Ашиг олох бол хамгийн сүүлийнх гэж би хувьдаа бодож байна. Шууд ингээд эхлэхэд те за би ядаж ингэж ийжтэй юугаа хаах юм байна те гаргасан зардлаа хаах юм байна ч гэдэг юм уу. Яг тэгж бодож болно л доо. Гэхдээ хэцүү шүү. Тийм учраас дор хаяж хүн үзээд нэг байнгын тодорхой хэмжээнд үздэг нэг ядаж цөөхөн хүмүүстэй байж ийж цаашаа арай өргөчих юм болоо гэж бодсон. Тийм. Тэгээ за дарааллын хувьд бол иймэрхүү дээ. Тэгээд харин тийм биш юм хэлсэн шүү дээ. Амар их юм ярих гад байна гэж. Лайтай. Ер нь лайтай шүү. Тийм маш гэхдээ ер нь маш холыг харсан төлөвлөгөө зохион байгуул зүгээр ах тий анханасаа. Тэгэхгүй зөвхөн наадах юм харцдаг. Тэгээд нэг түрүүний ярьдаг нөгөө 3 дугаар хийгээд гацчвал яана тий. Тэгээ 3 дугаар 3 контент тий. 3 дугаар хийн гэж бодоод хийсэн контент бас байж болно шүү дээ тий. Тэгэх юм бол тэгэхээр яг нэг эцсийн цэг нь хаана ингэдэг ихлээс амар сайн тодорхойлох хэрэгтэй л гэсэн үг. Манай жишээлбэл одоо подкастн дээр эцсийн цэг нь мэдчихэ. Би 3 жил хийгээл зогсно. Ойролцоогоор 200 дугаар. Тэгэл зогсно. Тий. Тэгээ цааш өргөжлөхгүй. Тэр үед ямар контентын төрөл бас ингээд гоё явж яах юм те. Одоо бол жишээлбэл подкастад гоё яваад өмнө нэвтрүүлэг гоё байсан бол одоо подкастууд яг гоё болж эхэлж штэ те. Хүмүүс амар attention авч эхэлж байгаа гэхэлэр подкаст одоо нэг бас нэг өсрэл нэг 3 жилийн дараа яг одооны шиг хүм болгоом бол сонсохгүй байх л гэж бодож байна. Тэгэхээр би бол яг насан тэнд очил дуусгуулаа гэж би бодож байгаа. Тэгээ подкаст буюу ямарваа нэгэн түрүү хөл ярьстай ямарваа нэгэн контентыг бол хин нэгэн хүнд зориулж хийж байгаа тий. Одоо жишээл подкаст бол илүү сонсдог хүмүүст зориулагдаж идэг. Тийм учраас энэ дуу бичлэгийн дуу хоолой бичлэг бол өндөр түвшинт чанартай байхгүй бол маш их шуумтай гэдэг ч юм уу тийм муу микрофон гэдэг ч юм уу яриа муу татдаг микрофоноор хийвэл муу байдаг. Тэгээд яг энэтэй адилхан бусад контентууд ч бас адилхан иймэрхүү шалгуурыг давж байгаа. Тэгэхээр энэ шалгуурыг бас давж гин үгүй юу гэдгийг бас хүн бодох хэрэгтэй хаа тийм контент бүтээж захта. Тэгээ одоо би бол хоёлоо одоо яг одоогийн хувьд бол зөвхөн одоо подкаст гэдэг ч юм уу те нэг ийм жишээн дээр ярьж байна. Тэгэхээр одоо өөр таны хувьд оролцож исэн юунууд юу вэ? Би нөгөө бүх оролцогчдаа таны гэж хүндэлж ярьдаг байна. Тэгээ миний хувьд бол яг хоёлоо бол найзууд ч гэсэн таны гэдэг байгаа шүү. За окей. Тийм тэгээд өөр төрлийн контентн дээр дахиад яг жишээ авч ярил одоо удаан дугаар хийх талаар ярьлаа тий. Тэгэхээр энэ яг бүх контентууд яг энэ дугаарын дараалтаа явж байгаа юу ер нь? Тий. Миний бодлоор бол одоо бодоход бас яг тийм юм шүү. За энэ яг хаана очиж зогсох юм гэдгээ ихтэй төлөвчүүл аюу амар. Амар. За жишээлбэл би энийг эхний сизонд нь 10 явчих. За тэгээд хагас жил завсралчээ. За тэгээ 2 дахь сизнээ. Одоо нэг сая жишээлбэл тэнгис ирэг дээр 24 доллар ашиглахгүй тий 24 доллар шиг. За ингээ энэ нийтдээ нэг хэдэн дугаар явах юм байна тий. За тэгээд зогсох юм байна. За дараа нь болохоор тэгж байгаа дараа жил инх юм байна. Тэгээ нэг
за энэ контент ер нь нэг тэдэн жилийн дараа би юм хийхгүй дээ гэд бодчихвол илүү амар. Тэгээ яг одоо эцсийн зогсоолоо нэг ясандаа тодорхойлчих юм бол илүү айгүй амар гэсэн. Тийм. Амраас гадна үзэгчдэд те тэр контентыг сонирхож байгаа үзэгчдэд үлэг болохоос өмнө гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхгүй бол бас нэг тэр хизээж хоцрохдохгүй юм шиг бодоол игээл идэв штэ. Одоо жишээлбэл хошин шагийнхаа одоо болтол хошин шагаа соёлын төвөргөнд тоглоол явах юм бол энэ ч үзэхгүй зү тэ. Тэрэн шиг зүгээр тийм цаг үе айгуу гой мэдрээд за энэ юу н тэр авцаа очиход тэр нүүн үзэхгүй дээ ч гэдэг юм уу те. Тэр үед нь ингэчэндээ гэж бодоод нэг юм эцсийн хязгаарынх нь цэгийг нь олоод окей тэр хүртэл хийгээ бодчих юм бол хийж байгаа хүн дээж амар. Тийм. Тэгээ ингээд ер нь төлөвлөгөө гаргахад ч амар. Гэж би бодоод байгаа. Тийм учраас ер нь бол зогсооч хэл гэсэн бодлоо л эртгэн олчвол айгүй зүгээр. Яг л юу шиг санагдчих чинь яг яриг сонгоод цуврал кино шиг те. Одоо series гэж ярьдэн шүү дээ. Season 1, season 2, season 3 болоо. Тэ ингээд end of story. Тэ. Яг тэрэн шиг төлөвлөл. За энэ бол маш хэрэгтэй гоё мэдээлэл байлаа. Тэгвэл амар зүгээр санагдсан. Тийм. Хоёрдугаарт бас нэг Монголд чинь би одоо жишээлбэл зочинтой контент хийгээд байгаа учраас бас яг 3 жилээр бодож байгаа байхгүй. За подкаст гэдэг төрөл өөрөө хоцордохгүй байсан ч гэсэндээ Монголын зочид дууссан шүү дээ. Монголчин жижигхэн. Яжидл одоо жишээлбэл миний орж байгаа зочид маань одоо бас жоохон олонний танил те. Хүн амт мэддэг хүн ордог учраас тэр үеэр бол дуусч гэж бодож байгаа. Тийм. Тэгж бодоод би бас нэг 3 жилийн бас багц авсан шүү. За баярлаа. За дараагийн миний асуулт бол контент бүтээгчдийн соёлын талаар асуудал байна. Энэ бол одоо зарим нэг талаараа маш strict буюу одоо хүнд тий зарим нэг талаараа хүмүүс анхаарах хэрэгтэй асуудлуудын талаар би асууя гэж бодсон. Тэгэхээр ёс бус үг хэллэг болон дүрсний тухай асуудлууд байна. Тэ энэ бол одоо жишээлбэл бид нар одоо энэ яг би ярьж байгаа юм гэхэлэр энэ бол яг нийгэмд байдаг асуудал. Энийг чинь тэр үзэж байгаа, энийг чинь энэ маань үзэж байгаа, хүүхд маань үзэж байгаа, одоо үзэж үдээ. Энийг эмэгтэй хүмүүс үзэж байгаа. Тэсвэлдээ нэг янз бүрийн гендерүүд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бити бусад гендерийг ингэж битгий юм уу, битгий ярьсан гэдэг ч юм уу те ингэж ёс бус үг хэллэгүүдийг муухай ашигладаг юм асуудлууд гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр ер нь контент бүтээж байгаа хүмүүс өөрсдөө ямар цензур тавих хэрэгтэй юм бэ? Энэ одоо хууль арайч гэдэг ч юм уу эсвэл яг юм контент бүтээж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь анханаас нь төрж байгаа одоо сэтгэл дээр соёл нь үүсэт явж гин үү? Талаас ахсан. Би бол тийм муухай юм мэдгүй шүү дээ. Тийм мэдээж ирд юм л те. Зүгээр яг босоо. Би бол хараал мараал шууд подкаст ер нь л хамаагүй хэлдэг дөө. Тэгээд энийг ингэж хязгаарлах боломжтой л гэж би бодож байна. Одоо жишээлбэл манай эхнэрийн Facebook юу ахгүй юу? Одоо жишээл тийм жоохон муухай юмнууд гарч ирдэггүй. Тэгээд тохиргоо байд юм билээ. Тэгээ одоо янз бүрийн одоо bullying harassment ч юм уу те янз бүрийн юмнуудыг нь Facebook дээрээс хааж болд юм билээ шүү. YouTube муу адил. Тэгээд одоо kids таруулж болох ч гэдэг юм уу ингээд тэр тохиргоонууд нөр төр байж байгаа. Тэр тохиргоог нь хийгээгүй бол хязгаарлах ямар ч боломжгүй шүү дээ. Ер нь хүүхд гар утсаа авлаа Facebook орлоо угаасаа л ямар байгаа л тий. Тийм учраас энэ дээр бол контент бүтээгчдийн соёлыг ярина гэхээсээ илүүтэйгээр одоо насан туршаагүй хүүхдүүдийнхаа гар утсан дээр ч юм уу эсвэл бол тэрний нэг хязгаарлах юмнуудыг нь анхаарсан нь илүү үр дүнтэй гэж би бол өвдө бодож байна. Энд чи одоо тэгээд контент ч өөрөө дэлхийд даяар угаасаа хараал ирүүл хийх үедээ хэлэл за мэдээж чанартай ч гэдэг юм уу чанартай гоё контент мөртлөө хараал хэлж байгаа контентууд зөндөл баг шүү дээ тий. Тэгэхээр тэр тохиргоог нь амар сайн ажих хэрэгтэй. Би одоо эхнэрийнхээ Facebook дээр жишээл оруулаад ингээд тохиргоог нь хийнгүүд
юм гарч ирдэггүй. Бүр ингээ хайгаа гарч ирэхгүй, сенсац гарч ирэхгүй шүү дээ. Тэгэл яг ингээл өөрт нь хэрэгтэй юм л гарч ирнэ. Тэгэхээр тэр тохиргоог хийж бас болд юм билээ. Тэр аюу зүгээр санагц. Би одоо жишээл манай хүүхдэд утас ухаад эхэлдэг болно шүү дээ. Тэгэх юм бол тэр тохиргоонууд амар сайн гэдэг хүчил гэж боддог. Тэнгүүд л нөгөө нэг элдв шалдар адалт юмнууд бол ерөөсө гарч ирэхгүй юм билээ. Аюу сан амар сан аюу ачаач юмнууд ерөөсө гарч ирдэг юм билээ. Хайгаад гарч ирэхгүй. Тийм болчт юм билээ. Тэгээд тийм тохиргоог нь аюу сайн хийж болно. Ер нь баг бүх платформ дээр хийж болох байх гэж би бодож байна. Тэрнээс ш одоо нөгөө нэг чиний ярьж байгаа юм чинь болохоор хүүхдүүд үзүүлэхээс гадна бас хитрхи соёлгүй контент бүтээгчид байгаад байна гэж үзэж байна. Тий. Яг зөв. Тий. Одоо жишээлбэл одоо ингээд юу гэж үгүй. Одоо зарим нэг хойлоо өнөөдөр подкаст аяг жишээ авсан. Тэр подкастыг сая гинт орж ирж байна. Зарим нэг подкаст шилбэл хүний оролцогчоосоо тий амар personal алдаа гэдэг нь. Тэг яг personal гэхээс илүүтэйгээр тий ер нь бол хүний ноу хавыг мэдгээл тий хүн одоо чи яаж ингэж мөнгө олт юм гэдэг ч юм те. Ингээд энэ минь асуултууд чинь нэгдүгээрт бүдүүлэг. Тэгээд энийг асуухтаа ямар ч тийм хайтах асууж байгаа юм байхгүй одоо юу гэж сэтгүүл зүй одоо уран яруу тийм байдлаар асууж байгаа юм байхгүй маш бүдүүлэг. Тэгэхээр иймэрхүү контентууд бол жишээлбэл хийх хэрэггүй те одоо юу ч тийм тэр нь ингээд илүү давмгаалаад байдаг байхгүй. Тэгээд би нөгөө давлгаалаад давлгаалаад тэр чинь нэг юм бүтээгч байгаа хүмүүс байна уу да гэж хардаг байхгүй. Тэгээд энэ бүтээж байгаа хүмүүс бас иймэрхүү юм бүтээж байгаа хүмүүс өөрөөсөө бас жоохон бодох хэрэгтэй гэдэг үгнээс соёлоо энийг яг энэ талаар ярилцж байгаа шүү. Яг контент бүтээх соёл гэдэг талаар. За мань бол наадхан дээр чинь шал эсрэг бодолтой байна. Тийм нь бол уусаа ерөөсөө байх хэрэгтэй юм байлээ. Тийм хүмүүс байж ийж энэ контент гэдэг салбар чинь өөрөө сонирхолтой болт юм билээ. Тэр хүмүүсийг угаасаа одоо жишээл хит бүдүүлэх хандаад байгаа, хит personal асуулт сууж байгаа ч гэдэм үү те. Тэр хүмүүс бол угаасаа эзэж ярилцахгүй юм билээ. Гэтэ Монголд дэлхийд даяар энэ чинь ерөөсө бүхэл газар байт юм билээ шүү дээ. Угаасаа л нэг юм disgusting юм асуудаг хүмүүс байгаа даа шүү дээ те. Хүн анж нохоо хасламаар юм асуугадаг. Тэгвэл энийг ингэж тайлбарлаж илээ. Ховж юм хүмүүс амар дуртай байдаг шүү дээ. Ховж хүний олж байгаа мөнгө сквал гэр бүл мөлч гэдэг юм уу те. Ингээл ерөөсөө хинт чамаагүй юм яг асуухаар л хүмүүс яг үнийг л тэр дуртай байгаа байхгүй. Тэрийг сонсчих гоо. Тийм аа энэ одоо арайч тийм заваа юм асуугаад гэл тэр нь амар attention авдаг байхгүй. Ер нь бол. Тэнгүүд нөгөө нэг хүн ер нь яагаад юутай байдیں۔ Ховж юм дуртай байдیں гэдэг чи мэдгүй. Хүнд угаасаа ховж ийм хов сонс хоромсон байдаг гинэ. Бүр хүн болгонд байгаа тодорхой хэмжээнд хүн ингээд ховж юм дурлж идэг. Яа тэгэхээр энэ ямар очтой гэхэлэр нөгөө нэг цус ойртолтоос хамгаалдаг гинэ. Хүмүүс яагаад цус ойртохгүй ухаантай болсон гэхэлэр цус холдоод ингээд ямар нэгэн цус ойртолтгүй болоод яадаг гэхэлэр энэ нөгөө нэг тэрнтэй ингэсэн юм уу? Энэ ингэсэн юм уу? Гэдэг юм хүнд угаасаа байждаг. Угаасаа бүр байх ёстой. Тий. Тэгжиж ингэж хов ярьжиж тэрнтэй юм уу? Тэрнтэй тэнд ингэсэн юм уу? Тэгсэн юм уу гэдэг хүмүүс угаасаа мэджиж цус ойртолтоос холдсон юм байна л да. Тэгэхээр тэгтээ тэргүй хүний юм ховж ивийг сонсох юм хүн угаасаа байдаг. Энэ угаасаа бүр байх ёстой гэж байгаа байхгүй юу? Ихүү багуул гэж байт юм байна л да. Тэгжиж бид нэр ухаант хүн болж хөгжиж байгаа гэж тайлбарлаж илээ. Тэгэхээр энэ зүйл угаасаа байх ёстой. Хүн угаасаа л хов ярих ёстой. Ямар ч хов ярьдгүй хүн яг явсан дээрээ хов ярих тийм сэтэл угаасаа байх ёстой юм байлээ. Тэгэхгүй бол жишээлбэл энэ интэй одоо жишээлбэл энэ интэй унтсан гэсэн ингэсэн гэдэг мэдээлэл угаасаа хүнд байж иж холдож байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл угаасаа байх хэвээр хизээж холдохгүй. Тэгээд тэр соёлгүй хүмүүс энэ контентын салбарт угаасаа байх хэвээр байж ижил
энэ өөрөө сонирхолтой болж байгаа. Бүх юм амар боловсон, бүх юм амар гоё байгаад ах юм бол контентын салбарт шалт юм нэг. За хоёлаа яг Яспус хэллэг тэр дидич гэдэг. Буруу дүрсний тухай Яспус хэллэг болон энэтэй холбоотой дүрсний талаар ярианаас хөвөний нууцлал руу сая орж ирлээ тий. Хөвөний нууц гэхдээ энэ бол би бол бодохдоо хөвөний нууцлал хөвөний л нууцлал байх хэрэгтэй гэж боддог. Хөвөний нууцд хамаагүй халдах нь бол бүр хуулиар хариулах ёстой асуудал. Гэхдээ ийм хүмүүс нь бас цөөхөн байгаасай гэсэн үднэс л хэлж байгаа. Гэхдээ мэдээч сайн хэлсэн яриа бол сонирхолтой байлаа. Өнөө үзчихэд нэг сонирхолтой байлжсэн баха. За энэ соёлтой холбоотой бас нэг зүйл байна. Бусдын бүтээлийг бусдыг болон бусдын бүтээлийг гутаадаг болон хуулбарладаг. Энэ бол одоо түрүүний ярьсан Яспус үг одоо хэрэгэлдэг хөвөний бас дахиад ялгаатай асуудал шүү дээ. Тэгэхээр иймэрхүү контент бүтээгчдэд зориулж зөвлөгөө юу байна вэ гэж асууж байна. Би одоо нэг зөвлөд ахаар хүн юм болоо чаас та. За. Гэхдээ яг одоо жишээ контент бүтээгчдэр бол нэг юм дээр жоохон эмзэгэлтийн. Би бол жишээлбэл шалахгүй юмнаас болж нэг тийм компаниудыг шууд меншн хийгээл ч юм уу те. Эсвэл шууд ингээл хой хүнлүү ерөөсө байнгын ерөөсө хийж ганц юм ингээл нэг хүнлүүлд ярьдаг ажилтай. Жохон олон агчтай болсон. Тийм хүмүүсэд зөндөө шүү контент креаторууд. Жохон үедээ олонгуудлаа л энэ газараас нэг юм зэх хасан чи ингэсэн байх юм стан нэрээ яасан хийсэн бам. Энийг залуутай ингээм хамтраад ажилласан чи ингэсэн байх ингээл гоншгоноо байнгын аливаа нэгэн компани руу жижилж дайрдаг. Аливаа нэгэн хүний нэр төрлөө шууд халтдаг. Энэ бол арай өстой жинхэнэ соёлгүй үйлдэл байхгүй юу? Хараад хэлж болно, муухай ажиллаж болно штэ хүн бол контентер тий. Жишээлбэл таалагдахгүй юмаа бас хэлж болно. Өөрийнхөө зүгээс юм шүмжиж болно. Шууд компани нэр төрлөө, шууд хүний нэр төрлөө ингээд байнгын ингэж дайрж идэг. Жохон олон дагчтай болцсон мөртлөө. Тийм хүмүүс айгүй их байна. Би бол энийг жохон дэмждэг. Энийг би жохон шудраг бос гэж боддог. Мань нь бол ер нь жохон шудраг бос юмд амар дургу болцсон байлээ. Сүүлийн үед. Тиймэр хүмүүс жохон их байна. Тэгээд тийм ер нь бол контент бүтээгчдээс минь жохон эмзэглэж авдаг юм бол тийм л. Ингээл хараад ангууд нэг би заадаас юм авсан чинь нэр нь ингээд гэл ерөөсөө ингээл толгойтой болгоныг л шууд ингээ меншн хийгээл дайраад идэг. Жохон муугай санагддаг надад. Яа тэгэхээр би чи өөрөө бас нэг үйлчлэгээний байгууллага үзүүлдэг компанитай хүний хувьд. Манай компани руу тэгээд дайраад ах юм бол айгүй зүйдэхгүй амар муухай. Тэгээ магадгүй сэтгэл ханам зардаг учраас магадгүй нэг жоохон олон агчтай хүмүүс ингээл компани руу меншн хийн штэ бас. Тиймэрхүү юмнууд бол амар эмзэг тусдаг. Тэгэнгүүт байнгын тэгдэг хүмүүсийг бол ажил хийж сураагүй байна даа л гэж ажил хийж үзээгүй байна даа л гэж боддог. Тэгээд контент креаторуудын хувьд бол жоохон соёлгүй зүйл нэг юм бол юм болгонлоо өсчиж юм болгоныг шүүмжилдэг тийм хэсэг бүлэг контент креаторууд бол байгаа. Тэд нар бол зүгээр миний л бодлоор жоохон муухай санагддаг. Жинхэнэ ёс зүгөө санагддаг. Бас нэг ёс зүг асуудал одоо нэг сая ярьж байгаа нэг хуулбарлах гэдэг асуудал байгаа тийм. Гэхдээ яг шууд мэдээж хэрэг яг ижлэхэн юм хийхгүй. Гэхдээ одоо санаа хуулбарлаад жоохон өөрчлөлт хийгээд гэдэг ч юм уу те. Гэхдээ тэрэн дээр бол их амар ядаггүй. Өөрчлөлтөнд тийм амар мэдэгддэггүй. Иймэрхүү хүмүүстэй таарч яв. Яг иймэрхүү контент креаторуд байна уу? За контентын хувьд бол за үнэхээр ингээд чиний найз чинь нэг дэлгүүрний ажууд нь яг адилхан дэлгүүрний ч юм болол тэр бол жоох муухайхаа. Контентын хувьд бол энэ бол зүгээр л энгийн зүйл. Миний бодлоор. Угасаал байдаг. Угасаал өрсөлдөө. Одоо бүр энгийн зүйл болсон. Одоо яг ясэм дээрээ зүгээр уцаа тавиал контент хийж тийм үст. Одоо мөгийн влог хийж яхад
хажууд нь санжаа влог хийж болохгүй гэсэн юм ерөөсөй байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэг аяга амархан болцсон. Контент хийхөөр амар амархан болцсон. Чи ингээд уцаа ярьж байгаа л өдөржингөө ингээд уцаа барайл явчихдаг контент хийж болно шүү дээ. Тийм чи контент л байхгүй юу? Амар амархан болцсон. Тэгэл тэрийг YouTube дээр очиж хийлээ. Тэгэл цацчлаа. Тэгэл манийхаа амиг шеэрлээрээ. Дэмжээрээ. Чи контент л байгаа ч тийм. Эсвэл контент ш. Тэгэхээр ийм амар амархан болцсон учраас контентын хувьд бол жишээлбэл хин нэгний санааг хулгайлах ч гэдэм юм уу. Энийг ерөөсөө хязгаарлах ямар ч боломжгүй болцсон юм бэл. Зүгээр л хин чадж байгаа нь яс хин арай илүү олон хүнд хүргэж байгаа нь гэх юм уу тий. Тэр нь л илүү олон хүнд хүргэж байгаа нь тэ бас хин арай тууштай байгаа нь л дийлж ин да. Тэрнээс биш. Контентын хувьд бол яг нь том шоунуудын хувьд бол арай өөр бол авчлаа хэл. Тэрнээс биш одоо зүгээр одоо бидний ашиглаж байгаа платформуд дээр ч юм уу хийж байгаа контентын хувьд бол энэ минийхтэй адилхан юм хийсэн байна гэдэг гоншгонд л зүгээр тэнэлтэл гэж бодож байна. Эрен дээр гоншгонж байгаа бол одоо тэгээд гоншгоноо л ээж тэ. За окей. За одоо 21-р зууны контентын дээр ижил төсөөтэй зүйл гарах юм бол энэ бол одоо энэ тууштай нь ялнаа гэсэн айгүй гоё комментиг санаж команд би бол гэж бодож байна. Тийм. Би бол бас санал ерөнхийдөө нэгдэх гэдэг шүү яг сайн хэлсэн аргумент чинь дагав. Бид цахим мэдээллийн ерөн хэмээн нэрлэгдсэн 21-р зуунд амьдарч байна. Өнөө цагт төрөл бүрийн мэдээлэл 24 цагийн турш өдөр шөнийг ялгахгүй цахим хуудас, Twitter, Facebook, интернетээр тасралтгүй урсаж байна. Худас бол хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн Монголын анхны цахим медиа мониторингийн систем юм. Цахим орчинд санаатай болоод санаандгүй буруу зуруу мэдээлэл тараах, дүрмгүй тоглох үйлдэлж түгээмэл байнга гарах болжээ. Таны эсвэл таны бизнесийн талаар хэн хизээ хаана юу бичиж буйг та байнгын хяналтандаа байлгахыг хүсвэл Худас медиа мониторингийн систем танд туслана. Монголын бүх мэдээний сайт, Facebook, Twitter тэдгээрийн комментуудаас мэдээллийг таны хүссэн түлхүүр үгээр шалгаж илэрцүүдийг гаргаж өгнө. Цуглуулсан мэдээлэлдээ хиймэл оюун ашиглан дүн шинжилгээ хийж, мэдээллийн нөлөөлөл, эерэг сүргийн хандлага зэргийг хүний оролцоогүй гаргаж өгнө. Одоогийн байдлаар ойролцоогоор 85,000 орчим их сурвалжаас байнгын чагнах ажиллагаа хийн өдөрт дунджаар 50,000 гаруй мэдээлэл нийтлэл олборлдог. Мэдээ нэг бүрд олон төрлийн анализ боловсруулалт хийгдэн олон төрлийн шалгуураар шүүн харуулах боломжийг бүрдүүлсэн. Хэрэглэгч өөрөө түлхүүр үгээ сонгон оруулах, төсөл үүсгэх хайлтын илэрцийг дахин шүүх, илэрц хадгалах, харьцуулалт хийх боломжтой. Илэрцээ түгээлд нөлөөлөл зэргийн тайлан хүссэн хугацаагаар авах зэрэг бусад боломжийг агуулснаар илтгэнэ. Ямар нэгэн хүний оролцоогүйгээр түгээлд нөлөөлөл идэвх зэргийг тогтоосон статистик дүгнэлт болон хандлагаар нь эерэг сүрэг саарма гэсэн ангиллаар анализ хийв. Хамгийн их нөлөөтэй их сурвалж, хамгийн идэвхтэй нийгмийн сүлжээний хаягууд зэргийг цагт баригдалгүй байнга авах боломжтой. Нэмэлт төхөөрөмж шаардлагагүй, танд интернет байхад л хангалттай. За ингээ ерөнхийдөө манай подкаст маань өндөрлөх гэж байна. За хамгийн дуусч байгаа. Хамгийн сүүлийн асуулт асуусан. Видео контент бүтээхдээ одоо бид хоёр бол өнөөдөр бол одоо дижитал контент бүтээх талаар ярьж байгаа. Тэгээд яг энэ дотроо видео контент бүтээхдээ голчлон анхаарах зүйлс юу вэ? Яг энэ контент бүтээгчдэд хувийн маш гоё зөвлөгөө өгөөч. Яг сайн хэлсэн шиг те тууштай юу те. Энэ юу юм бэ наа? Энэ ерөөсөө юм 30-40 минутанд ярих сэдв биш юм байна. Энэ задраад маш их юм ярих юм байна. Би бол бүр яг энэгээр маш их юм үлдлээ гэж бодож байна. За яг окей, ойлгомжтой. Угаасаа юм цаг хугацаатай юм чинь. Тэгээд видео талаас гэсэн те. Би одоо миний доор шинээр дээдлийн влог хийж эхэлж байгаа нэг залуу орж ирж байгаа. Миний YouTube дээр
миний 90,000 subscribe-тэй YouTube дээр өөрийнхөө контентыг байрлуулна гэсэн үг тэр хүүд. Мугна гэж залуу байгаа. Би тэрний юу гэжсэн бэ гэхээр намайг бити дуурайгаарай. Чи юу юмэр байна? Тэрийг хий. Ста хүснээр ашигла гэж хэлсэн. Чи сэтгэжилж чадчихвэл юу ч хийсэн болно. Гар утсаа бариад явж болно. Хүний юм дуурайж болно. Дуурайхгүй байж болно. Гадны юмнаас санаа авч болно. Ер нь бол муу сэтгснээс сайн дуурайсан бас сайн дуурайцсан бас айгүй сайн байд шүү. Юм дуурайхтаа илүү бетер болгож болох байхгүй юу тэрнээс. Тэгэхээр энэ бол бас боломж. Илүү сайжруулж болно гэсэн үг. Тэгээд чи миний доор ажиллах гэж байгаа бол бити над чиг байгаарай. Чи тэгтээ над чиг байж болно. Над чиг байхгүй ч байж болно. Намайг бити дөрөөгаараа чи юу юмэрэн хүснээ. Би чанд боломжийг чинь гэж үгүй, камерыг ч үгүй, микрофоныг ч үгүй. YouTube-ийг ашиглуулъя. Дээдлигийн логик гэж юм чи дээдлигийн чи хүмүүсийг олж игээ. Чи харин хэрхэн сонирхолтой гоё ойлгох уу гэдгийг чи өөрөө мэдгэсэн аахгүй. Тэгэхээр одоо бол би зөвлөгөө өгөх бол амар тэнийг асуудал. Тэгэхээр зүгээр л өөрөө юу хүсэж чинь хийгээд үз гэж би бол хэлнэ. Би бол жишээлбэл амар тэнийг юм үздэг хүн. Мань хийв суугадаг бичлэг 30 минут ч үзнэ. Тэгээд нэг сон юм дайрж мараал нэг байшин барайл. Үзнэ би бол. Тэгэхээр видео контент хийх гэж хүмүүст бол миний зөвлөгөөрөөс илүү. Үнэхээр хийх хүсэл чинь байх юм бол хийгээл ихэл гэж хэлэх байх маань. Окей, no comment. Нэн дээр. За маш гоё зөвлөгөө өглөө. Яалч зөвлөгөөлтөө сайных миний бодлоор үзэл бодлоо нэмээд маш гоё зөвлөгөө байлаа. Тэгээд өнөөдрийн за өнөөдрийн манай дугаарт хүрэлцээрсэн маш их баярлалаа. Хоёлаа дараагийн өөр дугаараар өөр сэдвээр бас ярилцахыг хичээе тийм ээ. За одоо жоохон орой болсон маа учраас битэрийн тархитлага жоохон муу ажилтсан. Гэхдээ чиний setup гоё юм байна. Гэхдээ that's right. Гоё юм. Тэгээд яг подкаст яг эндээ те. Акустик орч хэрэгтэй. Өөрийн чинь хоолой өрд чинь гоё сонсогдож байгаа хэрэгтэй. Тэгээд зачны хоолоос гоё сонсогдож байгаа. Хаач доод өнгөөр микрофон дээр ярьж байхад чихэн дээр чинь тод сонсогдох чинь хамгийн чухал подкаст нэ. Тэгэхээр яг тэр бол бай. Гоё. За тэгээд тий. Окей. Хоёлаа дахин дугаар дээр уулзцгаая тийм ээ. Тий. Юм нэгээр тусах байх. Тий, энэ контентын сэдвүүдээр бол энэ жоохон юу юм биш үү? Ялангуяа тэр нөө дараалал гэдэг байгаа шүү дээ. Тэрний чинь ингээд төмийн долгоонд орж ирэд ямар ч дараалалгүй төр дээрээс нь орсон хойлоод ирсэн. За намайг уучлаарай. Би жоохон шахаж асуусан байх. Гэхдээ ах одоо юм нэгээр тусахгүй гэлээ. Энэ дугаараа өндөрлөе да. За. Тэгээ. За баярлаа. За баярлаа.